Зарим нэг фитнесээр хичээлж байсан найзууд миний ганц нэг нь йогоор явж исэн. Би бас нэг уян хатан чанараа хадгалж जैन дотоод одоо нэг өөртөө те юм өөрчлөлт хийж जैन. Төсвөрдөж дамсгал ингээл бос зүйлээр айгүй холбогдсон юм ба шүү дээ. Зарим нэг нь бол хоол унднаас одоо шантарч исэн тохиолдол байгаа. Би бас сонирхож исэн. Хүн болон сонирхтой хэрнээ шийдвэр гаргаж очиж чаддгүй байхгүй юу? Яагаад гэвэл эрэгтэй хүн чинь булчинлаг эдээс бүрддэг учраас ерөөхдөө йогийн хичээл биед нь айгүй сайн сууж өгдөг. Айгүй хурдан өөртөө шингээдэг. Тийм. Сайн байцгаана өрхөмд үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Ганзоо миний хөтлөн өргөдөг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр Ганзоо миний зочноор Сувдан йогийн багш Энхбаатарын мөх сугад өргөдөө ирсэн урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За танд ч гэсэн баярлалаа. За Сувдан маань хаан төрж өссөн айлын хэд хэмлээ. За би Төв аймгийн 100 мөн хотод төрж өссөн. 5 хүүхдийн айлын хамгийн бага хүүхэн байна. За Сувдад өгөөл ичнэ мэднэ би ахтай найзалдаг учраас за ер нь бол баг болчирнасаас мэдхээс ингээд одоо төрөөд мэрэгчлээ сонгоод ингээд явахаар чинь бид нар ч уулзалт байхгүй болчихоо шүү дээ. Яагаад ингээд йогтой холбогдчихв? Хизэнээс йогийн хичээлж эхэлсэн. Йогийн багш болсон шалтгаан гэх юм бол би 20 наснда нэг юм жижиг төрлийн хагалгаанд ороод тэгээд нуруу аяга хөвддөг болсон. Тэгээд тэрнээсээ болоод байнга дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болоод тэгээд ерөнхийдөө йогийн хичээлд аяга их суудаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө энэнгээрээ нөгөө насан туршдаа би хичээлэх учраас йогийн багш болъё гэж бодсон. Тийм. Эмчилгээний шаардлагаар одоо өөрийгөө эрүүл мэндийн шалтгаанаар. Одоо нийт хичээлээд хэдийн хугацааг өнгөрч байна? Хамгийн анх би 2018 онд багшийн сургалтанд сураад тэгээ одоо ерөнхийдөө бол 8 жил йогийн багш мэргэжилтэд явж байна. Маш их толгоцсон шүү дээ. Одоо 26, 28 он болох чинь 18 он гэдэг чинь. Йог ер нь таны амьдралд яг ямар томоохон өөрчлөлтийг бас оруулж ирсэн? Йог миний амьдралд бүр маш их өөрчлөлтүүдийг авчирсан. Ерөнхийдөө миний амьдралын замнал, миний амьдралын дүрм, миний амьдралын ерөнхийдөө эрүүл мэнд, бизнес, мөнгө, амьдралын дүрм бүх зүйлд маш томоор нөлөөлсөн гэж би боддог. Хувийн зохион байгуулалт. Цаг барихаас эхлээл тэгэл цагийг үр дүнтэй өнгөрөх гээл. Йогоор хичээлж байгаа хүмүүсийг анзаархад ингээд их сайхан тайван, амгалан, нэг айхтар бодож шунгатаагүй нэг юм энгийн хүмүүс болцсон. Хувирцсан байх юм. За зарим ч ингээд нэг өнгөнгийн вэстэй гэлтгсэн, дуу хуу чангатай дөрөсөн хүмүүс ингээд их өөрчлөлт орсон байгааг анзаардаг. Йог ер нь голчлон эмэгтэй хүмүүст зориулагдаад байна уу? Бас эрэгтэй эмэгтэй бүхэл насны хүмүүст зориулагдаж байна уу? Бүх насны хүмүүст зориулагддаг. Одоо 8 настай бэлчраас 80 настай гэдэг шиг ерөнхийдөө бүх насны хүмүүс хичээллэж болно. Эрэгтэй, эмэгтэй гэхгүй, хүүхэд гэхгүй, хөшин залуу гэхгүй бүх хүмүүс энэ йог гэдэг юмар хичээллээд тэгээ насан туршдаа бас хичээлж явж болно. Тэгээд энэ йогоор хичээлснээр ерөнхийдөө өөрөө өөртөөгөө аягүй сайн тулж харьцдаг болдог. Тайвшрал гэдэг юмыг ерөнхийдөө гүн гүнзгий өөрт нь сууж өгдөг. Бид чинь нэг ирчүүд харах байдал нь хард байдал дүгнээд байна л да. Эмэгтэйчүүдээр нөгөө юм тууштай төсвөр төвшөрч учраас үргэлжлүүлэн хичээлээд байна те. Тэгээ эрэгтэйчүүд бол төдийлэн ачаад бүлгэж нөгөө очихгүй байна уу? Ацнууд нь эсвэл одоо төвчээр алдаад дундаас нь болчихдаг ч юм уу ийм тохиолдлууд ажиглагддаг. Ажиглагддаг. Маш их ажиглагддаг. Тэгээд бас эрэгтэй хүн йогоор хичээлж болох уу гэдэг асуултууд маш их ирдэг. Болно шүү дээ. Яагаад гэвэл эрэгтэй хүн гэдэг чинь өөр төл биш зүгээр л яг адилхан хүн байхгүй юу? Тийм. Тэгэхээр бүр тэр тусмаа бүр эрэгтэй хүн хичээлэх тусмаа илүү их гүн гүнзгий ордог. Тийм. Бас эрчүүд чинь айгүйх нөгөө нурууны асуудалтай байдаг. Эрүүл мэндийн асуудал ерөнхийдөө эмэгтэйний бодох юм бол их байдаг. Бүр түлхүү йогийнхоо хичээлд бүр ороод дурлаад явах юм бол амьдралын бас нэг хэсэг болсон тохиолдлууд зөндөө байдаг. Одоо бол ерөнхийдөө йогийн эрэгтэй багш нараас айгүйх төрж байгаа. Тийм. Бас төвчөрж өвчээр хүч чадлын хувьд антомын биеийн хувьд арай эмэгтэйгээс өөр болохоор бас үр дүн илүү барах магадaltaй юм байна. Тийм маш өндөр магадлал байдаг. Яагаад гэвэл эрэгтэй хүн чинь булчинлаг эдээс бүрддэг учраас ерөнхийдөө йогийн хичээл биед нь аягүй сайн сууж өгдөг. Аягүй хурдан өөртөө шингээдэг. Тийм. Зарим нэг фитнесээр хичээлж байсан найзууд миний ганц нэг нь йогоор явж исэн. Би бас нэг уян хатан чанараа хадгалж जैन дотоод одоо нэг өөртөө тийм өөрчлөлт хийж जैन.
төсвөрдөж дамсгал ингээд бос зүйлээр айгүй холбогдсон юм биш үү? Тийм. Зарим нэг нь бол хоол унднаас одоо шантарч ийсэн тохиолдол байгаа. Би бас сонирхож ийсэн. Хүн болгон сонирхдаг хэрнээ шийдвэр гаргаж очиж чаддаггүй байхгүй юу? Найз нас очих юмсан явах юмсан гэдгээд харин чи яагаад болчихвоо очих юм гэсэн чинь хоолн дээрээ диско өгсөн болчлаа. Тэгээд тийм яриамаараа үүсэж ийсэн. Тэгэхээр энэ йогыг дагаад бас хүний гоо зүй хооллолт бас хамаатай юу? Хамаатай, бүр маш чухал хамаатай. Ерөнхийдөө бол угаасаа яалтчгүйгээр нэг хэсэг болоод ороод ирдэг. Хооллолт, гоо зүй хоёр. Фитнес шиг. Яг тийм фитнес шиг. Фитнесээр бас хичээлдэг хүмүүс болохоор дандаа нэг булчинлаг эдээ хөгжүүлдэг учраас уяатан чанар нь яг бага зэрэг сул байдаг. Йогоор хичээллээд би уяатан чанараа нэмэх гэсэн юм гэсэн хүмүүс бас маш их байдаг. Тийм учраас манай найзууд йогд яваад идэх юм байна. Уян хатам. За тэгэнгүүт нэг уян хатам байдал төсвөр төвчээр йогийн мөнхий зүйлээ мэдээд ирэхээр дахиад хоолт нь өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тийм. Кофе мэфэго өөрчлөөд арай одоо хоргонол багтаа сахар багтаа ч гэдэм юм сонголтууд хийж байгаа шиг байна. Та энэ дээр өөр дөр ямар одоо алхам хийж байна? Тийм ерөөхдөө бол кофе одоо бол монголчууд маш их өндөр хэрэглээтэй болсон. Тэр тусмаа одоо ерөнхийдөө сахар багтаа тархалалт үүсгдэггүй тийм төрлийн кофе уух нь ерөнхийдөө айгүй илбэг байгаа. Тийм өөрсдөө сонголт нь ч гэсэндээ сонголт хийж байгаа сонголт нь ч гэсэндээ яг тийм кофег сонгож байгаа. Та өөрөө тухайлбал ямар кофег хэрэглэж байна вэ? Ерөнхийдөө би бас өөрөө яг кофенд маш их дуртай. Кофений төрлийн бас чихэр ч юм уу шоколадыг бас авч идэх дуртай. Тэгтээ тэрийг мэдээч эрэг тодорхой хэмжээнд өөртөө ингээд хим хэмжээтэй идэж уудаг л та. Тэгээд миний одоо яг хэрэгэлдэг кофе гэх юм бол би ерөнхийдөө бас нэг хэсэг нэлээд аялаж бас явсан. Тэр хугацаанд 4 муур брендийн кофег ерөнхийдөө сонгож хэрэглэхээр болсон. Тухайн кофе нь болохоор транстаас огт ороогүй, тархалалт үүсгдэггүй. Тэгээд ерөнхийдөө эмчилгээний төрлийн кофе гэж явагддаг. Эрүүл мэндийн талаас ач холбогдолтой. 4 муур гэдээс манайхан нэлээ мэддгийн кофе тий. Энийг хэрэглээд бусдаагаа суулцаад ингэ явж байна уу? Би өөрөө хэрэгжилж байгаа юм чинь бас бусдаа ч гэсэндээ энэ гоё бүтээгдэхүүнийг бас хүргэх зорилгоор бас Монголд оруулж ирж байгаа. За боломжтой нэрнэ. Тий. Та хэд чинь бас ингээд айхтар будах шун хэрэглээд байгаа харагддгүй. Ерөөд би бас одоо хичнээн мэдхийн тулд бараг маск тавьсан харагдаж байгаа. Та нэг дах дээр нь уулзах гал төгсөж таарахад ерөөд нэг маскаар ингээл ярьсан амраачаал тэндээс ачуулвал ингээл явж гэнэ үү яадаг. Өөрөө ямар маск хэрэглэдэг одоо сая жишээл кофений годход дурдлаа шүү дээ. Ерөнхийдөө нэг йогийн миний одоо мэрэгжлийн ажил гэж явна тийм ээ. Тэгээд ажиллаад агаад би мэдээж хэрэг нэг тийм сүртэй хүнд бодолтууд ерөнхийдөө хийдэггүй. Хэрэг үнэхээр шаардлага гарах юм бол хөнгөн бодолт хийдэг. Тэгээ би арьсаа яаж арчилдаг вэ гэх юм бол ерөнхийдөө яг маскаар яг цэвэр бүр одоо үдий наслахтай гэдэг шиг яг л ямар ч тийм гоо сайхны бүтээгдэхүүн ямар нэгэн биртусөө тийм юу хэрэгэлдэг. Одоо та эмэгтэйчүүдийн амд амьдсан зүйл хэрэглэхгүй нэг олон жилийн хугацаанд тохиромж зүйл олоод авчин тийм үү? Ер нь тийм зардал багт юм шүү маск юм уу? Харин тийм ерөнхийдөө айгүй хэрэглэхэд маш хялбар. Тэгээд ерөнхийдөө үр дүн нь айгүй сайн байдаг. Тэгээд бас яг энийг ингээд бас өөрөө хэрэглэхээс гадна бүсгүйчдтэй зориулаад бас ингээд сарната маск Монголд анх удаа аль биесны хэрэгтэйгээр нь оруулж ирж байгаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө тэр миний сарната маск гэдэг нэртэй маск. Түүнд нь болохоор 7 төрлийн сарнаан ох орсон. Ерөнхийдөө нүүрэн дээрээ дан сарнаал тавьж ийн гэсэн үг. Тийм. Тэгээд бас энэ бүтээгдэхүүнээ яг сарнааны орноос нь оруулж ирдэг. Би магадгүй тэр сарнааны орноос нь цэцгийг нь оруулж иж чадахгүй ч гэсэндээ сарната маскыг нь оруулж ирээд бүсгүйчүүдтэй хүрээ гэж бодоод тэгээд ерөөхдөө оруулж ирээд өөрөө хэрэглэхээ хажуугаар бүсгүйчүүд маань бас хэрэглээрээ гэд найдвартай бүтээгдэхүүн оруулж ирсэн байгаа. Нөгөө өөр дээрээ мэдэрчж байгаа учраас бусад чиний эргэн тойронд одоо хичээлэгч нар шавнар чинь ч гэсэн багшаасаа ингээл аваад суралцаал явж байгаа ш. Тэгэхээр бас нийт хүмүүстэй хаваалцсан чухал л да тий. Ер нь йогийн дараа маска тавиад одоо өөрөө оруулж байгаа бүтээгдэхүүн кофе гоогоор тайвшрал сууж байгаа чинь жинхэнэ жаргал үсттэй. За барагдөө яг миний хувьд бол тэр л ерөнхийдөө хамгийн үнэтэй тийм тайвшрал болчихсон. Шавнырынхаа юу хараал үр дүн хараал тий. Сувдаа манд ер нь ямар хоолнд дуртай? Би ерөнхийдөө бол шүлтэй хоолнд их дуртай. Монгол хоол болтоо. Тийм ерөнхийдөө бол. Гэхдээ яг ингээд
хоол бол ер нь голохгүй олон орноор явхад яг тухайн орны ёсыг нь бол одоо хоолын нийтлэл ёсыг нь дагна гэдэг шиг тий. Тэгээ яг ер нь бол хоолыг бол голохгүй зохицоод идээд явчихна. Хоолн дээр нэг хайхтар хорж гинад байдгүй юм байна тий. Ер нь бол хоолн дээр тийм хоол идэхгүй идэнэ гэсэн юм бол 20 хэмжээ бол би тавьдаггүй. Йогийн нэг давуу тал нь одоо жишээл бикини модель ч юм уу фитнес модельд ингээд оролцоход за хэвлийнхаа юм уу зүний гойны энэ талд яг анхаарна гэл ингээд хүн өөрийгөө айхтар нүддэг штэ. Тэрэн шиг биш өөрийгөө мэдэрч өөр дөр ингэж өөрчлөлт хийгээд бүр дотоод сэтгэл зүйс сэтгэхгүйгээр хүртэл ингэж хамтд нь авч яваад энэ үс анзаардаг би махмадтай өдөрдөж. Тийм штэ. Тэгдэг. Ерөнхийдөө яг ингээд жишээ нь хэм бол амьсгалаа хүртэл хүн зөв амьсгалаа сурчдаг байхгүй юу? Би одоо жишээ нь хэд ингээд сууж явахдаа хүртэл амьсгалаа хянаад л яг зөв амьсгалаад л сурчдаг. Олон жилийн турш зөв амьсгалаа сурчхаараа ерөнхийдөө тэртээ өөрөө амьсгалаа хянаа сурчдаг. Амьсгал зөв байх юм бол хүний угаасаа эрүүл мэнд тэр чигээрээ зөв байна л гэсэн үг. Йогоор хичээлэл ихс одоо эрэхтэй эмэгтэйгээс найзыг мэдээд байна. Бүр нэг юм бурхандаг болцсон. Уур ундууцал баахтай гомдлоод байхгүй хүний тухай муу цайлж ярьдгүү атааж өтөөгөө хүнд нэг сайн сайхныг хүссэн нэг юм лам болцсон мүү чибөө болцсон мүү Есүс болцсон мүү гэмээр юм нэг юм бас том өөрчлөлт гарах юм. Тийм штэ. Ерөнхийдөө бол хүний амьдралд маш том өөрчлөлтүүд угаасаа гарч ирдэг. Би өөрийнхөө яг амьдралаар өөрөө яг жишээ аваад яг ингээд боддоор бас хэрэгжүүлээд явдаг. Бас ингээ хүүхдүүдтэй хүртэл зөв үлгэр дуурайлал болж нийгэмд бас зөв хүүхэд зөв нийгэм бас ингээд энэ нийгэмд бэлтгэхийн тулд өөрөө л зөв хүн байх ёстой гэдэг зарчмаар амьдардаг. Ер нь ингээд йогийн сургалтууд хийж байгаа танхимуудыг ингээд голдуу тийм нэг амар амгалан тайвширлыг өгсөн ийм юу байдагтай би одоо олон жилийн өмнө нэг хальт ороод гарч ирсэн гоё үнэр мөнэртэй санагдаж байна. Одоо ер нь энэ йогийн төвүүд хит их байха болчих. Нэг хэсэг бол өстой борооны дараах мөх шиг асар их йогийн төвүүд байсан. Одоо эн чинь ер нь шигшигдээд ингээд яг тодорхой хэмжээнд үлдсэн баг. Маш цөөхөн л сонсогддог боллоо. Анги танхимын хувьд яг ингээд орчин нөхцөл ямар байна таад. Тэгээ ерөөхдөө анги танхим болвол мэдээж хэрэг тухтай байх ёстой. Гэхдээ йогиг бол хаанч хийж болдог. Яг бол хүсэл зориг нь байх юм бол та хаанч хийж болно, гадаач хийж болно, гэртээч хийж болно. Эсвэл магадгүй хоёулаа эндээ ч гэсэндээ яг зөв амьсгалаа аваад тухтай орчноо бүрдүүлээд өөрийгөө сонсоод тэ хаанч хийж өрнө болдог. Багшаас нөгөө үндсэн зарчмын дагуу юмудаа суралцчихлаар өөрийгөө мэдрээд өөртөө энийг ингээд бие дэш ингээд байнга аваа авчиж шít. Тийм, ерөөхдөө биеинд нь суучихсан байдаг. Нэг суралцаад энэ йогийн багшаас үндсэн юм авчвал гэр бүлтэйч заах боломжтой юм шүү. Хань ижил өөр хүүхэд аав ээжтэй хамтаараа ингээд гэрээрээ хийх боломжтой. Тийм, ерөөхдөө хүүхдүүд аягүй хөрхөн байдаг. Хүүхдүүдийн сургалт. Хүүхдүүд ирээд багшаасаа сурсан юм очоод орой аав ээж нартай хэлээд дүү нартаа зааж өгдөг. Тэр нь аягүй хөрхөн байдаг. Тийм амьдралд асар том юу авчаа. Нөгөө энэ хотын их төгжил, хотын их стрессээр энэ цаг боломжийг арга өөртөө ашиглаж байгаа юм шүү. Йогоор хичээлдэг хүмүүсийн хувьд бол. Тийм. Ерөнхийдөө бас том хүмүүс ч гэсэндээ надад хэлтгэлтэй манай шавнараас зарим нэг хүмүүс хэлэхэд яг магадгүй эхний 7 хоногийн бүртгүүлэх гэж орж ирэхдээ нэлээд ууртай, стресстэй ингээд тийм бухимдалтай орж ирдэг л дээ. Тэгээд 7 хоногийн дараагийн үр дүн баг өөрийгөө ойлгоцсон юм шиг багштай талархаад явдаг байхгүй юу? Өөрчлөлтөө өөрөө мэдэрсэн байдаг. Тийм байна. Миний подкастын нэрч өөрчлөлт учраас өөрсдөө өөрчлөлт гарсан тамирчид тий урлаг соёлын болон энгийн бусад зочдыг би ингэж хамруулж оролцуулдаг. За йогиг бас ингэж эрүүл мэндийн шалтгаанаар яг ингэж анх сувтаад хүмүүс ингэж өөрөө холбогдсон гэж шүү дээ. Одоо ч гэсэн эмчилгээний заалтаа явж байгаа зарим хүмүүс йогоор хичээлгээд бас өөрийгөө дахин хөл дээр босох сэргэлт авах юм боломжтой гэж харж байна. Боломжтой шүү дээ. Ерөнхийдөө одоо ингээл имлэг дээр очингууд чинь хамгийн сүүлийнх нь зам йог гэдэг байхгүй юу? За одоо түнхний мултралтай, нурууны суулттай, хагалгааны заалттай, тий хүзүүн шохоожилтой тийм хүмүүсийг яг яа гэдэг вэ? Йогоор хичээл гэдэг байхгүй юу? Тэгээд тэр хүмүүс орж ирээд өөрөө өөрсдийнхөө өвчнөд мэдээж хэрэг тэмцэн. Тэгээд өөрөө өөрсдийнхөө тайвширлыг олж авна. Тэгээд тухайн ингээ баг зэрэг ч гэсэндээ өөрчлөлт гарангуй тэрнээсээ урамшаад хүн цаашдаа ингээд энэ бол зүгээр л энгийн зүйл юм байна штэ. Энэ бол өөрчлөгдөж болох юм. Би эрүүл болж болох юм байна гэдэг зүйлийг айгүй том юм өөрөө өөртөө бас тийм хөрөнгө оруулаад гардаг. Тийм байна. Монгол хүнд яг йог аль талаасаа өөртөө ингээд зохицолготой юм шиг санагддаг өөрч одоо ингээд энэ хугацаанд харахад арьс болон бие махбодтой сэтгэл зүйн хувьд йог өөрөө монгол хүнтэй хэр холбогдох юм зохицохтой юм
зохицол харагддгийг давуу тал нь. Ерөнхийдөө монголчууд бол жоохон стресстэй, төрөн уртай тий ер нь нийтлэг. Тэрэн дээр хүмүүс ингээд йогоор хичээллэхээр аюу хурдан тайвширлыг авдаг байхгүй юу? Бас нөгөө монгол хүмүүс ч нөгөө дасан цогцох чадвар нь аюу өндөр учраас йогоор хичээллэхээр аюу хурдан түүнтэйгээ тасаж эхэлдэг. Тэгээд яг тайвширлыг өөрөө аваад эхлэхээр өөрөө яриад тий тэгээд ерөнхийдөө энэ йог гэдэг зүйл яг надад бол маш сайн зохицно гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байдаг тий. Ялангуяа монголчууд нөгөө ямаа амхтай гэж яригддаг их тесрэлттэй юм эмоц өндөртэй жоохон төргөө урталтай. Тэгээд яагаад энэ аялал зугаалгаар хөдөө агатгүй яваад байдгүй гэдэг чинь нөгөө тал газар уул ус те юм хүсээд юм амар амгалан эрхэмлээд байдаг. Тэгэхээр тэр йогийн танхим руу хичээлдгүйж хүн ингээ орохороо өөрөө ингээд сонин байдалд орчт юм байл шин ингээд. Бүх юмас ингээд салцсан юм шиг ачаанаас салж байгаа юм шиг. Би зүгээр тэр олон жилийн өмнөх түрүүд ярьдаг чинь найз их хүлээгээд янга орчных гой санагдахад хайлт ингээ ороо харахад нэх гоё юм тайвшраад амар олон өдрөө тэгээд өөдөнд нь багшаасан жоон суучих гэсэн чинь тэгтэг гээд тэгээд суугаад гарч ирсэн. Бидний ер нь бол йогийн дасгал бол эрчүүдийн хол 108 мөргөл гэдэг шүү дээ. Тэгдэг. 108 мөргөн өрөхгүй тэгээд нэг гэж эхлээд тэгээд ингээд ураг буцаас уухгүй л дуусна шүү дээ. Тэгдэг. Йогоор хичээлэх болно. За цаашдаа ингээд өөртөө бас амьдралдаа өөрчлөлт оруулах юмсан гэж одоо шийдвэр гаргах төвшөнд өөрчлөлт оруулах хүмүүс хандаж юу гэж хэлхийг хүсдэг. Ерөнхийдөө бол одоо нэг үе бодох юм бол йогоор айгүй хүмүүс хичээлдэг болсон. Айгүй гоё ойлголт нь айгүй гоё болчихжээ. Тийм байна. Тийм. Тэгээд ерөнхийдөө одоо баг ингээд анх намайг багш болж байхад эрэгтэй хүмүүс хичээлж болох уу гэж над руу зүгээр уцаар л залгадаг байсан л да. Одоо болохоор өөрсдийн биеэр орж ирж уулздаг болсон. Тэгэхээр йогоороо эрэгтэй гэлтгүүгээр те хүүхэд, хөгшин, залуу бүх хүмүүс илүү хичээллээрээ гэдэг зүйлийг би бас дахин хэлмээр санагддаг. Бас айгүй мундаг чадварлаг йогийн багш нар өдөр эргэжсэн маяг гарч ирж байна. Тийм. Тэгэхээр бас олон багш нар гарч ирж олон хүнийг эрүүлж үлээсэй гэдгийг бас хүсэн яриад байна. Йогийн одоо энэ дасгал хөдөлгөөнөөр хичээлж байгаа хүмүүс ч өөрсдөө дахиад ажил дээр очино, ангидаа очино, бүр хүүхдтэй харилцаанд орох нийгмийн харилцаанд айгүй амар амгалан тайвширлын юм энгийн сайхан сөрөг биш юм үр дагавраас амьдрал дээр гарч байгаа байхгүй. Тийм шүү дээ. Бусдтай айгүй гоё юм зөв инээрээ түгээдэг болчихдог. Ерөнхийдөө одоо ингээл ажил дээр ирээл стресстэй тулгарна тий. Тэгэхэд өөрийгөө тайвшруулах, нөгөө орон зайнаасаа өөрийгөө холдуулах жишээ нь эсвэл нөгөө хүмүүстэй очиод тайвшир гээд нэг тэрвэрх ч юм уу, гоё үг хэлэх ч юм уу тий. Хүмүүст гоё зүйл ингээд түгээж амьдрдаг болчихдог. Тийм байлаа. Яг одоо бусдыг шүүмжилж байгаа юм биш. Фитнест явах гэсэнтэй тодорхой хэмжээний зардал гардаг байхгүй юу? Өмсөх зүүхэн гээл вэлимэлээ бүс гангараа гээл за бас ингээл хөдөлгөөнийг эрхэмлэгээл дахиад нийтийн бүжгүрийн яванд бас нэг төвбөл балааж батинк гээл ингээд будаж шонхот нэгээд ингээд альва юмд сонголт хийхдээ хүн өөрөө өөртөө дахиад төв удаад сар хачаал үрээд байгаа байхгүй. Йогоор явж байгаа хүмүүсийг харахаар баг пүүц мүцж байхгүй. Ганц нэг амстай эртүцтэй юм уу да тийм нэг зарлага багтай юм шиг харагдаад байгаа байхгүй. Бусад юугаар алцуулгаар. Тийм шүү дээ. Ерөнхийдөө амьдралд одоо жишээ нь хэм бол би хамгийн анх ингээл бас энгийн ингээл сурагчтай энгийн хүүхэд айлын нэг ингээл энгийн хүүхэд байсан. Тэгэхэд яг магадгүй ингээл машин тэрэг ч юм уу эсвэл үнэтэй брендийн готол цүнх гээл би өөрийгөө тийм юмар гоёхыг хүсдэг байсан бол одоо миний шкафанд нэг 5 төрлийн дээл тий 2 төрлийн пүүз тэгээд йогон дээр очихдоо би нэг хөл нүцгэн хичээлээ хийж ин тий нэг юм шуналгүй болчихдог тийм байна. Тийм амьдралын хэрэгцээ гэдэг ямар амархан юм бэ тий тэрийг олоод харчихсан. Олоод харчихсан. Угаасаа шалтан ярьсан шалтан буцгаас хойш тий нөгөө үндсэндээ нөгөө томорон зурлыг харлаад харчихж байна л та. Харин ингээд хамт найзалдаг байсан ороо ахч нар жигтэйхэн ганган манган гэж брэнд гэж хөөжилдөг байсан чинь йогод яваад ингээд одоо титэн жилмэл болж ийн гэсэн чинь ерөөсөө тийм нэг элдв шунал ганган тийм баярхаж ярих нь болоод элдв тийм гоё чимгэл алт мөнгөнд болцсон амар будаг шунхан байхгүй болцсон будаггүй ингээ энгийн хэрнийх гоё цэвэрхэн харагдаад байгаа байхгүй юу. Тийм. Ерөнхийдөө би бол бас энтэгт сурч байсан. Би ерөнхийдөө бол нийт миний одоо багшийн цаг нь болохоор 538 цагийн багш. Тийм. Тэгээд ерөнхийдөө энтэгт сурч байхад эрэгтэй хүмүүс голчлон багш гэдэг. Багш нарын дандаа эрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс өглөө ерөнхийдөө баг агаараар хооллно гэдэг шиг дандаа эрүүл хооллно. Тэгээд ерөнхийдөө хөл нүцгэн явна. Тэгээд амьдралынх нь ердөөсөө ингээд зарчим нь айгүй гоё харагддаг. Тэгээд тэрийг яг ингээд Монголдо бас татаж өөр гадны соёлыг Монголд оруулж ирж байгаа шүү дээ. Бас энэ чинь орны соёл байгаа. Тийм тэгэхэд бид нар тэндээс авах юм аваад Монголдо оруулж ирээд тэгээд тэр амар амгалангийг нь Монголдо бас бусдад түгээгээд амьдрах нь надад бас айгүй тааламжтай байдаг.
Би бас ингээд одоо хата чи найзлын чамайг ингээд эндэрлийн хэм маяг чи анзаараад байгаа байхгүй юу. Тэгэл ингээд бодог шунх хийхгүй, гай гонгараа хөөхгүй нэг өөрийгөө их эмхтэл ингээд сайхан аваа яваад байгаа чинь бас ингээд йогтой холбоотой байна. Хоёрдугаар одоо энэ сая оруулж ирж байгаа бас ингээд босод хүмүүстэй хуваалцыг оруулж ирж байгаа сарната маск байна. Тэр дөрөв муур гээд кофе байна те энэ чинь ингээд энэ олон жилийн хугацаанд өчнөө зөвлөл хийдэл хэрэгжилж байгаа шүү дээ амьдрал байлаа. Тэгээд бас өөртөө охирох зүйлээ олоод мэдсэн учраас бас юм дөртгөр монголчуудаа хуваалцж юмсан санааг агуулаа явж байна. Энэ чинь бас бусдаа хуваалцах хэрэгтэй шүү дээ тий. Тийм шүү дээ. Гой сайхан бүхнээ ерөнхийдөө бол бусдад л хүрхийсэн гэдэг бодолт хийдэг болчихсон юм билээ. Ерөнхийдөө. Нөгөө миний хувийн би гэдэг үзэл чинь байхгүй болчихсон шүү Би дээ. яг магадгүй энийг гаднаас захиалал ганцаараа хэрэглээд байж бас болно л доо. Гэхдээ би тхийг хүсэхгүй байгаа гой бүтээгдэхүүнийг бусдад хүргэмээр байна. Тий. Буцаад буух эзэнтэй буцах ихтэй тийм ээ. Хаанаас гарал үүснэ хамаагүй юм хэрэглэхгүй тий. Яг зөв. За өнөөдөр урилга хүлээж авч хүрэлцээрсэн дүүтэй маш их баярлалаа. Цаашдаа ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Олон сайхан бас эрэгтэй шавнар бий болгож тий Монгол ард өмнөд сэтгэл зүйд бас амраа Монголын сайхан ойлголж өгөөрэй. За би ирчүүд бид нар юу нөх хөвтэй ингээл тийч юмар санагдал энд ч орцмоор санагдаад байдаг. Тэгэл энэ сараас салаад өгнө гэдэл тэгэл нам сууцгаач идэл хүмүүс шүү дээ. Тэгээ эрхэм дүүгийн бас цаашдаа зорж байгаа ажилд өндрөөс өндөр амжилтыг өгтгөр яриад хамт олон юмнаас хүсье өрөөё. За баярлалаа. Танай хамт олонд ч гэсэндээ бас ажлын өндөр амжилтыг хүсье. Танай нэвтрүүлэгт орсондоо маш их баяртай байна. За Өгтөнгөр радионы 82-аас олон зугаар нэстээр бидэнтэй хамтгаа сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. За нэрлэгч дэлгэрцэгтэй баярлалаа.